За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. Нэг дараагийн маань энэ удаагийн хөзөр дэлгэд эхэлж байна. За ингээд 5 сар гарах гэж байна те. Одоо чиний үлээ хүүхдийн баяр болоход 1 сар дутуу байна. Тэгэхээр одоо өнөөдрийн сэдв бол ойлгомжтой. 5 сард юу юунд дэр анхаарах уу? Ямар хуу байх нь уу? Одоо юунд дэр чухалчлаг одоо юм болох нь те. Тэр л одоо үзэх болно. За нэг одоо 3 хөзөр байна. 8 зоос, аягны боол, буюу аягны элч, тэгээ сар. Энэ 3 хөзрөөс одоо аль нь илүү өөртөө чинь ингээд илүү мэдрэг чинь илүү ойрхон байна. Тэрийг сонгоорой. За тэгээд 6 сарын 1 одоо сарын дараа боллоо. 30 гарсан ирнэ хүүхдтэй байгаа хүмүүс минь тэгээд ээж аваасаа бэлэг нэхвээр ер нь л нэхий бие зөвлөдөг. Нэхэд тоглох буруутах нь байхгүй. Одоо тэгэхээр адилхан л хөөгч шүү дээ. Буруудах юм юу байгаа гэж бодсон. За тэр яах вэ? За ингээд 3 2 1 хөзрөө сонгосон гэж найдаж байна. За ингээд эхний хөзрлүүгээ орцгоё. За эхний хөзрийг сонгосон маань одоо 8 зоос. За хөзрийг ажиглавал одоо нэгэн залуу одоо дархан ир зоос уралж штэ, зоос өгч байна. Хажууд нь жижигхэн одоо хулган юм уу зурм шиг юм байж байна. Одоо ийм сайхан орчинтай далаа малаа дээр цаа нэг нар жаргаж байгаа. Манд юм хийгээл. За ер нь бол энэ сар бол өөрөө чинь хувьд хөдөлмөрийн сар болно. Юмаа хийн, үр дүн гарна. Хамгийн гол нь үр дүн гарна. Яагаад гэвэл нэгдүгээр үр дүн гардгүй хэрнээ ажиллаад байвал чинь 7 зоос. Үр дүн гардаг нь бол 8 зоос. Одоо нэгсэндээ өөрөө чинь ажлын төвшин, чадвар сайжрна, ер нь нэг хийх юмаа хийн. Тэгэд айгүй балаа нэг юм байт юм аа. Одоо ер нь хүн ингээд айгүй сайн явж байгаа гэдгээ мэдэхгүй байдгийг. Тэр нь яаж илэрдэг вэ гэхээр ер нь айгүй сайн ажлын ачаалттай хийх юмтай тийм байдаг хгүй юу? Тэр нь бол яг хүүхэн заримдаа мэддэггүй. Зүгээр л тийм ажлын мал очиутай юм уу? Ер нь арилах ажлыг байгаа юм шиг гэдэг юм байдгийг. Тэгэхээр одоо 5 сар бол таны хувьд бол их сайн сар байх нь. Гэхдээ яг тэгэж бол тэнд бол мэдрэгдэх нь юу л болж байгаа юм ажлын хинэдэ ч юм уу те. Одоо харалтаа. Ямаа цэвэрлэхгүйгээр бүр ингэ юм хийгээд шүү дээ. Аалз маал болчихсон. Гэхдээ нэг давуу тал нь юу вэ? Аалзал ер нь азиг илэрхийлдэг шүү. Тэгэхээр бол жижиг цажиг аалзуул мэдээж тохиолдно. Сайн сайхнууд болно. Эсвэл ядгийн одоо амар тийм жижигхэн тийм бүтлгүүдл болдог гэсэн тэр нь том юмас хамгаалдаг ч юм уу. Бас тийм зүйлс болох учраас ер нь бол энэ одоо 5 сард жижигхэн тийм бичгэн тийм фейлд гэх юмнууд бол болно. Гэхдээ тэр чинь бол том зургаар бол өөрөө чинь ингээ юмнаас авран хамгаалж байгаа учраас заавал бас нэг тийм фейлдлээ яалаа айлаа гэдэг юм байхгүй. За юу. Нөгөө талаас юм байгаа юм. Одоо 10-аас 8 гэж ааш штэ. Яг өөрийгөө хийж байгаа ур чадвараа сайжруулах, давхар эко явж байгаа зүйлсээ бүрэн тийм төгс төгөлдржүүлэх те. Одоо чинь алин болгон нэг тийм медийн чайны гэсэн тийм шиг юм хийх үедээ бас өөрийнхөө ур чадварыг сайжруулад өөртөө тийм ихтэй болоод өөрийнхөө хийсэн зүйлдээ тийм урамшаад одоо тийм явна гэж байгаа шүү. За гэтэл энэ дэр нэг юм байгаа юм. 2 дахь өдөр 8 сэлэм. Ерөнхийдөө зоос бол илүү тийм логик дагдаг хүн одоо хөзрөхгүй юу. За тэгвэл тэрний нөгөө тал нь сэлэн байдгийг. Сэлэн бол уг нь баг багтаа бол те нэг бодол, нэг сэлэм гэдэг нэг юм байхад их хамраадаг. Олон болох тусам хүн ерөн жоохон фейлдэг. Олон бодол бодох тусам хүн эргэлзээд одоо бас паниктаа те. Тийм учраас жоохон 8 сэлэм гэдэг өдрөөр одоо харж байгаа үз. Одоо гарын хөлчсөн нүдэнд бочгсон сэлмээр ингээд нэг юм шорон шиг юм хичгсэн байгаа үз. Тор шиг юм. Энэ нэгэсэндээ одоо амьдрал дээр хэлсэн чинь түрүүсэн чинь тийм жижиг сажиг фейлдэг ч юм уу эсвэл жижиг сажиг сорилыг мань хүн жоохон хэтрүүлж бодох шанс байна шүү. Хэтрүүлж мэдчих. Эсвэл одоо яг тэр нь бодогдоо л явдаг тийм гаргалгаагүй. Одоо тийм энэ бол уг нь суурандаа бол нэг сэлвэн сугалж аваад тэгэл гарч болж байгаа байхгүй. Энэ чинь их тийм одоо юм штэ. Очиргүй дөрвөн талаас нь ингэсэн тор биш юм штэ. Зүгээр л нэг талын ингээ тор. Яг тэнийг сугалж аваад тэг болох штэ.
Нэгсэндээ танд жоохон тийм гаргалгаан дээр төвлөрүүлэхгүйгээр стоп төрлөгийн сорил таны жоохон гаргалгаа биш жоохон тийм санаа зовлон дээр жоохон төвлөрүүлэх юмуд энэ сар жоохон болж магадгүй учраас бас бодолтой байгаарай. Ер нь нэг юм өөрийгөө тийм ганцардуул зураарай. Одоо амьдралын баланс гэж юм ядгийг ажил дээрш дээр одоо амьдраач дээр сэтгэл зүй дээрш дээр хайр дурлал дээрш дээр тийм баланстай байх хэрэгтэй. За юу үлээ чинь эрүүл хүн сард юу лээ бас нэг хідэн шил пиавуудаг эрүүл сэтгүүтэй хүн шүү. Хідэн шил пиавуудаг бас хідэн тийм дасгал хийдэг бас хідэн хүнтэй оюулаа хідэн удаа тийм одоо умбааж ажаал цагаас магсаар тоглож наадаг тийм хийдэг гинэ. Тэгээд тийм тооцоол өөр чинь байхгүй бас нэг тийм хэмжээнд оруулаарай. Ер нь ингээд тий чинь бас сэтгүүн эрүүл мэндийн хамгийн чухал. Миний бас нэг марсандаа тааж хамгийн гол эцэст таны бас нэг юм энэ нэг стрессээс тайлхаад бас одоо явж байгаа штэ. Тэрэн шиг та бас өөрийгөө сэтгүүн талтай эрүүл байлгаарай. Одоо хэд бас тийм ажлын мад болоод эсвэл тийм ажлын хяналттай болдог ч юм уу эсвэл хэд юм хэтрүүлж бодох гэдэг шанс байгаа учраас тэр тал дээр анхаарах хэрэгтэй гэж байна. За тэгвэл яаж анхаарах вэ? 3 дахь үзэр шийдтэн. За хүзрийг ажиглавал те одоо юу гоос те нэгэн одоо за өвгөн л гэх юм одоо цагаан устэй цагаас халтаа одоо те царайн залуулъя. Тэгэд одоо таарагийн дөрвөн элементийг дөрвөлнгийн ингээ агаар тогтоочсон мань бол ерөн бүх юмыг мэднэ те одоо чи бол барахгүй шүү гэдэг чи бол амжихгүй шүү гэсэн харцтай болоо шүү дээ. Нэг өсөндө шидтэн бол нэг суралцдаг зэр сурдна. Ер нь энэ амьдралч яаж явах вэ те ер нь 5 сар бол одоо их тийм юм сурсан, ойлгосон, мэдэрсэн, алтаанаасаа ухаарсан, бас одоо гаргалгааг нь олсон тийм сар байх юм шүү гэдэгт нэг тийм юм гарч ирж байна нэгт. Хоёрт хит тус юмд баригдаж болохгүй. Энд чинь ингэдэг байхгүй юу? Энэ үчиг бол яг үндэ бас өвгөн гэж байгаа яг үндэ их залуу хүн. Тийм болохоор одоо тийм залуу хүний сэтгэлгээгээр юмд одоо асуудаг, тийм зөрүүдэлдэг тий давхар юу гэдэг юудүүлээ шинийг сэтгэдэг, хөгшин глюкозууд шиг тийм одоо энэ бол юм миний өвөө ингэ ярьцیں۔ Бидсэн гэсэн байдгүй. Яагаад ингэж нэгсэн маш явдаг байгаа шүү. Тийм задгаа сэтгхүүтэй ер нь энэ сарууд нэг байх юм байна. Байснараа бас ер нь одоо ингэж амьдрах нь бас те гаргалгаагаа сайхан олоод яваад айгүй айтайхан одоо мэдрэмж тал дээр болон оюун тал дээр шүү. Хүмүүстэй харилцах харьцаа тал дээр одоо ажил бол ер нь айгүй айтайхан аз тохиогоод бас хийх маяг явчихсан байна. Хоёр дахь зүйл юу юм? Сэлэм. Ялангуяа бодол. Одоо өөр чинь тийм суудсан байгаа энэ нэг юм бас зөв буруу бодлоодаас аль нь яг оргиороо зөв юм те аль нь бас нэг тийм асуудал проблемтэй байна. Тэрийг одоо анхаараарай гэсэн үгнээс ер нь энэ сар бол бас тийм сургалтын одоо юу зэрэг байх нэ. Ерөнхий бас нэг амьдралын бодсон бодлоод хатуу үзлүүд бол тийм баг өөрсгөх тийм шанс байна шүү те. Одоо чинь таргун мөх гэж боддог эсвэл тархун гоё гэж боддог ч юм уу эсвэл кимчи халуун ноо гэж боддог гэсэн бол халуун ноо бас гайгүй ч гэж боддог ч юм уу те. Өөрсгөх юмуд бол нэгдүгт орж ирэх болно гэж ерөнхийгөр бол гарч ирж байна. Тэгэнгүүт эн чинь юм байгаа үз. За сурах нь яг дүүрч. Нөгөө талаас бас зүүн совингч нь уг нөөч нэг аюу итер мэдээ өгд юм байна. Зүүн совингор жоохон тийм мэдээ авч сурвал бас их хэрэгтэй байна шүү гэж одоо энэ бууж байна. За одоо юу вэ? Гаргалгааны нэрвс рүү орцгоё. Одоо яагаад гэдэг асуудал дээр одоо тавья. За эхнийх нь 3 сава 8 зоосны гаргалгааны үзэр амьдрал зөв замаараа явж байна гэсэн үг байхгүй юу? Энд чинь одоо хардаа нэг үнэгтэй 3 савны урд ингэ суучихсан бас гайгүй ч юм уу гэд одоо халийнхаа сууж штэ. Одоо энэ юм байхгүй юу? Ер нь жоохон бүх юм чинь зөв явж байгаа. Юу дүглээ. Гэхдээ боломжуудыг хар гэж. Одоо энэ үнэг бол 3 шуу харж штэ. Нэг нь буугаад ирээд бол үнэг хав бариад авна. Яг тэрнтэй адилхан таны амьдрал бас янз бүрийн боломж гарч ирж байгаа бол яахаа гэхгүйгээр нэгдүгээр шууд байраад авч байгаа юм. Одоо хоёрдугаарт таны амьдрал одоо юу аахгүй юу? Ингээ хараад байхаа том зургаараа аюу айтайхан явж байгаа.
Тийм учраас хэрвээ та ямар нэг ажил төрөл дээрээ эргэлдэх ч юм уу, тэнгэлдэх ч юм уу те. Ер нь одоо ингэ явж байгаа юм буруу юм уу эсвэл ингэ явж байгаа юм яах юм гэж бодвол битээ маш сайн харин улам сайн ажил төрөлтөө сайхан төвлөрөөд чинь 3 савч нь аюу эерэг үзрэхгүй юу. Бүх юм эерэг талаас нь хараа. Бас алийг бол үнэхээр олддгүй бас юм өөрчлөн байгаа те. Одоо тийм чадвар юм уу, ажлын боломж юм байгаа. Энийг улам сайжруулах шанс байна. Яг хөө өөр чинь нэг таалагддаг байх нэг төрлийн хэрэг баг. Гэхдээ энэ бол өөр чинь бас өгж байгаа аюу ихтэй хувьцаа юм шүү. Энийг одоо байгааг сайхан хадгалаад давхар сайхан хөгжүүлээ явах нь зол болоо гэж одоо бурхан багш айлж байна. Нэг. За хоёр дахь нь сэлэмний боол буюу сэлэмний одоо элч. За хөдөр дээр те одоо залуухан хэрэг ингээд нэг сэлэм заацчих одоо сэлэм хийж өгдөө штэ. Салхитай ах шиг байна. Бас үүдхэг байна. Гэхдээ энэ юм баггүй юу? Салхич юу гэсэн үг юм? Үүлийнхөө те нар гарч ирнэ. Яг тэрнтэй адилхан одоо энэ сар та ингээд ямарваа нэг тийм хэрэгцээгүй бодолтой батаж юм болоод байвал юу явах хэвээр хөдөлгөөнтэй байх хэвээр. Нэгдүгээр хувьнаас асууж болно. Яг тэгвэл ухаантай хувьнаас шүү. Тааралцсан баачганаасаа эсвэл тааралцсан тийм одоо халамцсан үнээсээ тийм амьдралын зөвлөгөө өгдөг юм эсвэл тааралцсан таксины хайхтай тийм амьдралын симфони яриад байгаа юм байхгүй шүү. Яг тийм бас амьдралд үдсэн асууж болох хүмүүсээс юм асуугаарай. За юу нэг дараачих нь гэвэл хөдөлгөөнтэй байна гэдэг нь амьдралыг өөр өнцгөөс бас олон юм хар бас шууд нэг дүгэл тэгээ пак гэдэг тийм кейс хаалаа гэсэн юм бол байхгүй. Ер нь бас яагаад юм юм? Яагаад би 170 юм юм? Би яагаад одоо 100 болж болдгүй юм те? Яг тэрэн шиг юмыг бодоо явах нь өөр чинь маш чухал байна. За юу. Тэгэхээр бити одоо хэтрүүлж бод. Яг гаргалгаан дээр төвлөр. Үнэхээр ингэж нэг юм толгойч төрчих өвдөд хэцүү байгаад байвал хойноос асуу тааглалаа сэргүй. Одоо сэргээ уул мууланд гар заа юм. Дээр нь залуу хүн гэдгээ би хизээж битгий март. Одоо энэ биологийн нас чинь бол 20 30 байна уу 40 байна уу 50 байна хамаагүй. Сэтгүүч нь залуу байгаа нөхцөл бол одоо хэдэн хүн таныг эмээ өвөө эбэ гэдэг юм байхгүй зүгээр. Тэд нар ороод эний ард маа гэж хэлчих заа юм. Бид одоо чинь хүн өөрийнхөө сэтгүүг хамгаалах хэрэгтэй байдгийг. Та өөрийнхөө сэтгүүг нэг л тийм хамгаалж чаддгүй юм биш үү гэдэг юм энэ дэр жоохон буугаад байгаа байхгүй юу. Яагаад вэ гэвэл эн чинь энэ сүлүүдийг өөр хүмүүс тавьдаг байхгүй юу. Хүний өвгөнд амархан орох. Хүний өвгийг одоо шал дэлий тийм рандом одоо юу гэдэг чинь амар гоё юм явж явах нэг тэггүй яа жоохон хамран том юм байна. Эсвэл бол нүдэн бүлцсэн юм байна гэж яваад байвал гүнээр тийм бол бодож болохгүй байхгүй. Зөрөөд би гоё. Чи бол зөөр тагжижаа зөөр майл биш үү гэл. Өөргөө сэтгүү хамгаалж сурах хэрэгтэй шүү гэж нэглээс хэлж байна. За дараачих юм. За шидтэн дээр одоо савааны хүлэг баатар. Одоо чолгтой үн харах сонир юм байна. Гэдэг шиг одоо хартаа саваан дээр зөгийн өчг одоо зөгийтэй те бас нэг модны одоо лор нэг юм чолгтой үнэгүй штэ. За энэ юу гэсэн үг юм? Ерөнхийдөө одоо юм байгаамаа. Та яг өөрийгөө те ямар хуу байдлаар хармаар байна. Одоо энэ үнэг бол би яаж мэдгүй гэхдээ ямар ч харалтай. Толгой дээр нь одоо 3 4 өд хатгацсан ч байх шиг, чаалх тавьсан ч байх шиг. Одоо би бол яаж одоо үнэг чаалхт өөртөө тавьж болох вэ? Бас үнэг толгой дээр одоо өд зоох юм мэдэхгүй. Би юу ойлгож байна гэвэл одоо та өөрийгөө яг ямар хуу байдлаар хармаар байна те? Ямар хуу амьдралаар хармаар байна? Тэрийг жоо тодорхойлмоор байна. Дэндүү тийм ерөнхий жоохон өөрөөсөө дургу тий одоо өөрөөсөө бас тийм одоо байгаа байлаа сайтайхан байлаа гэсэн тэгээд яг яаж гэдэг мэдэхгүй байгаа бол одоо ингэ би ийм баймаар байна тий одоо би нэг юм жоохон бихаа юм ч юм уу давхар одоо ажил төрлөж явах ингэдэг ч юм уу солимор ч юм уу эсвэл одоо турыг барий ч юм уу яг яамаар байна тэрийг хамгийн түрүүнд шийд нэгт хоёрдугаарт яг тэрний төлөө яг юу хийх ёстой. Одоо зарим хүмүүс ингэдэггүй юу. Гэхдээ би ингээд эрүүл мэндэд аягүй анхаардаг. Эрүүл мэнд гэр бүлд миний хувьд номер 1. Гэхдээ би бол ажлын мал учраас ер нь би бол гэрээ тоож чаддгүй. Би гэрдээ ингээд ойрхон байж чаддгүй гэдэг. Гэхдээ чинь тэгээд үгсэн хацаар тэгээд юм зөрүүд авах хэрэгтэй. Тийм би бол одоо тэгээд анаас тэгж одоо тийм одоо сонгуулийн мөрөгт байгаа шүү дээ.
тэрэн шиг яг нэгсэндээ яг гэр бүлийг ойрхон байвал яах юм те. 7 өнөд 2 амралтын өдөр 2 өдрөөр заавал тийм гэр бүлэрээ гадуур зугаал гэж юм эсвэл гэртээ сайхан тоглож уншиж юм уу те. Яг тэрэн шиг одоо та амьдралдаа яг чухал юу хамгийн чухал нь юу юм гэдгийг мэдсэн бол тэрний төлөө яг тийм үйлдэл хийх ёстой. Нөгөө талаас яг өөрийгөө ямар бүх байдлаар хармаар байна те. Ямар хуу зүйлрүү ингээд тэмүүлмэрээ. Одоо дарга болдгоо, зэрэг болдгоо, жанжин болдгоо те. Тэр шиг ингээд хармаар гавал за жанжин болыг үл яах юм? Зэрэг явах нь байна. Дарга болыг үл яах юм? Бизнес хийх нь байна. Яг ямар гэл. Яг тийм маягаар явах нь өөр чинь маш чухал байна гэж гарч ирж байна. За тэгээд нэгсэндээ энэ сар дахиад харахад бол ажил төрлийн хувьд бол бүх юм аюул сайхан зөө явж байгаа. Өөрийгөө эргээр их сайхан харж яваарай. Бүх юм аюул сайхан явж байгаа. Одоо өөрөө чинь харах үнцэг жоохон мяа гэж магадгүй. Гэхдээ яг том зүрх орол аюул айтайхан байгаа. Хүмүүс өөрөө чинь ер нь нэг бодлыг жоохон одоо нөлөөлөх гэж оролдох үед бусад өөрийгөө бодол, өөрийн майнд, өөрийнхөө сэтгүүгээ хамгаалж сураарай. Нэг сүүлд нь жоохон өөрийгөө те энэ сард ямар хуугаар байлгамаар байна. Яг тэхийн төлөө юу хийх вэ гэхээр илүү сайн төвлөрөөрэй. За харин энэ сард одоо Oracle хүчнээс юу зөвлөсөн байна? Одоо харцгаая. Марцнаас та бүхэн ер нь нэг гадуур дотор тэгэл бас хайрнж ихсээ, тэнгүүдэн жигсээд бас хавар болж те. Та бүхэн мэдэж байна бас нэлээд тийм фейс мессеж гоё юм явж байна шүү дээ. За тэр чих. За юу яана? Зарим зүйл төр сонголтоо хийнэ. Ерөнхийдөө энэ сар та хоёрын хооронд байж болохгүй. Яг зүйлсүүдээр шийдвэр гаргаад за би яг ийм байна, би тийм байна. Одоо би энэ хүнтэй ингээд нэг юм хоёрын хооронд байж болохгүй. Нэг үлээд хүнтэй сайхан хүүхд гаргаад ингээд сайхан явъя. Үгүй бол би ямар нэг баг хатан байгаа шүү дээ. Одоо тэгээд нэг талтай гараад явъя гэдэг рүү ордог юм уу? Эсвэл зүгээр би яг одоо байгаа ажлаа хийнгээ багаар одоо би яг өөрийнхөө карьер хөөё гэдэг юм уу? Яг бүх юмаа шийдээд нэг талтай гармаарай заа юу. Нөгөө талаас бас яг зүрхэндээ тийм хайр хүрмээр шийдвэр хийн шүү. Хит бас тийм өөрийгөө хатуураад хүний төлөө би сайн явж гинэ гэсэн тийм солиотой юм хийхгүй шүү заа юу. Тэрийг сайн ойлгож аваарай. Миний бороо өгшөө андаа хамаа. Хоёр дахь нь sensitivity одоо мэдрэмтгий байдал. Ер нь нэг юм хавар болоод юм уу? Одоо баг ирчүүд нь хүртэл заримд нь баг одоо сарын тэмдэг ирэх гэдэг нүггүй юу? Зүгээр гайг байгаа. Тэр шиг нэгсэндээ жоохон мэдрэмтгий болох гээд байж магадгүй. Энэ нэгсэндээ тийм сарын тэмдэгтэй хамаагүй. Өөрөө чинь одоо зүүн совин сүнслэг байдал хөгжиж байгаа учраас янз бүрийн тийм хэрэгтэй хэрэггүй зүйлүүд зарим тохиолдолд угсаа мэдрэх гээд идэгий. Ийм нөхцөлд хүн өөрийнхөө оюун ухаан, зүүн совин, мэдрэмж, сүнсээ одоо хамгаалж зовх хэрэгтэй байт юм аа. Одоо янз бүрийн байдлаар хүмүүс нөлөөлж оролдоно. Энергийн түвшин, хэл амаар те эсвэл одоо юу ч гэдэг юм үйлдэлэр ч юм уу. Энэ нөхцөлд одоо сайхан би зүгээр та нар л тийм байхгүй шүү гэд. Яг тэрийгээ сайн ойлгуулж сурах хэрэгтэй шүү заа юу. Бити одоо хүмүүсийн ярьсан одоо хэрэгцээгүй зүйлсийг өнөр тусаж авч байгаарай. За харин энэ сард юу хийж болохгүй вэ? За тэгээд одоо сумны хатан. За сумны хатан гэдэг бол хун. За юу штэ. Хун бол одоо их гоё юм тийм шиг хэрнээ бас санагдсан штэ. Одоо юу гэдгийг бардам хэрнээ жоохон бүж явцуух юм уу та. Яг тийм байж болохгүй шүү. Жоохон тийм өөрийнхөөрөө тийм хит зөрүүд эсвэл одоо надад гоё мэдэрч ийн гэхэд хит бас тийм логгүй тийм хөлтөө болох юм хийж болохгүй. Одоо юу гэдгийг баланстай байх ёстой. Яг мэдээж тийм зүрхэндээ ажралтай байхын тулд байх чинь нэг өөр хэрэг. Бардам зандаа хөтлөгдөөд бас нэг хийх чинь өөр хэрэг. Дээр нь яалтчгүй одоо бас нэг тийм хит одоо юу гэдгийг жоохон тухайн мэдрэмжээр юм шийдгэр гэдэг ч юм уу. Баг чинь хувь ачиг гэдэг үйлдэл жоохон гарч магадгүй учраас ер нь тэрэн дээр жоохон анхаарай шүү. Хоёрдугаар энэ чинь юу штэ? Гол дааж явах хүн. Энэ чинь нисч болно. Бас шумбаж болно.
Яг гэтэл энэ болох юм бол зүгээр л одоо юу гэж байхгүй. Урсгал дагалц одоо явж байгаа байхгүй. Тэрэн шиг одоо танд бас олон боломжууд байгаа атал та зөвхөн шууд ажил дээр таг гацаад ажлын мал те одоо ширээний дэлгүүр бас байж болохгүй шүү нэгт. Хоёрдугаарт 6 жилөө expectation одоо ер нь нэг юм юу ямаргүй байна. Амьдралыг тийм би хэцүү, би зовж юм, би зүдэрч юм те. Одоо Монгол надаас зовж байгаа хүн алга. Монголын хамгийн зов зүүн би мэгээ тийм хит өөрийгөө тийм сөргөөр харж байгаа бол болохгүй шүү. Өөрөөс чинь бүр доор хүмүүс байгаа. Бас өөр чинь боломжууд зөндөө байгаа. Тэрэндээ маш сайн төвлөрнө. Гол нь чинь одоо юу гэдэг юм аа. Хүн зовлон тасдээ. Тэгээ бас нэг тийм өөрийгөө өргөдүүлэх юм бас тасдээ. Тэр нь бүр өөрийгөө өргөдүүлэх нь бүр өөртөө өөрийгөө өргөдүүлэх байхгүй юу? Тэгээд тасчаар ер нь л нэг юм өөрөөсөө дандаа тийм бүтэхгүй зовж байгаа, зүдэрч байгаа гэж хардаг ч юм уу. Эсвэл үнэхэрийн сайхан мис хүүхэн байна уу, мистер залуу байна уу? Өөрөөсөө гай тийм алдуулахгүй юу? Бүтэхгүй юм. Тэрэн шиг явж болохгүй шүү. За яа өөр ч бас гоё юм зөндөө байгаа. Өөрхөө дандаа тийм инстаар эерийн юмнэр аюу сайхан төвлөрч яваарэ гэж гарч иж байна. За ингээ ихний хөтөр манд дуслаа. Одоо хөтөлбөр техник таалагдсан бол лайк дараар шеэр хийгээ субскрайб дараарай. Мөн донешн явуул маш их баярлах болно. Гүрийн утган дээрээ юу хийхийг хүсэж байна, ямар хөө зорилготой байна те. Юу руу тэмүүлж гэдгээ бичээ явуул тэрэн ч төлөө сайхан залбирлуултай манифест хийгээд өрөөлөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайнсны хүсэн өрөөй. За тэгээд дашрам дурдахад юу шүү? Үг үйлдэл хоёр зүрдэн шүү. Хүсэлт үйлдэл хоёр зүрдгий. Хүслээр бол одоо ингээл гэр бүлээ сайхан бай гэж байгаа боловч яг үйлдэл дээр ажил дээр төвлөр тавил ажлын бол болсон байвал тэгэл ямар ч асуудал байхгүй шүү. Бодож үзэх заяа. За ингээд хоёр дахь хөзөрлөөгөө орцгоё. За хоёр дахь хөзөр маань аягны боол. За аягны илчлээс явдгийг. За хөзрийг ажиглавал нэгэн те одоо залуухан нэр аяг том аяг орчихсон оддын доор бараг шүлэг бичгэд л дутуу байна да тоглоомгүй тийм. Манай урлагийн бүтээлтэй зогсож штэ. За юу гэсэн үг юм? Энэ сар таны нэгдүгürt мэдрэмжийн хувьд юу шүү? Мэдрэмж шүү. Одоо зүүн сүүн биш яг тийм мэдэрдэг зүрхсэлийн мэдрэмж чинь аюу өндөр байх юм байна. Хоёрдугаарт ерөнхийдөө тийм хүмүүстэй танилцах одоо яг юм болгоод тийм хайр дурлал гэж юу яах вэ? Одоо татамж нөхөрлөх, илүү тийм зүрхсэлээс харилцаа энэ сар айгүй ахиу байх юм байна гэж нэг талаас ингэ гарч иж байна. Нөгөө талаас ийм баггүй юу? Өөрийн дотоод хүнтэйгээ бас өөрийн зүрх сэтгэлтэйгээ тийм ажиллах ер нь энэ сар бол тийм байх юм байна. Өөрийгөө жоохон хайрлаж сурах, өөрийгөө таньж сурах, өөрийгөө одоо бас бусдаас өөрийгөө хамгаалж сурах юу штэ мэдрэмжийн хувьд гэсэн үг шүү. Би хаагаад тийм каратэ уушуу зовдон бодон биш. Тийм тал дээр өөрөө чинь ер нь ийм бас арай мачур болох тал дээр бол ер нь энэ сар их үйл явдал болно гэсэн үг. Одоо жишээ нь хүмүүсээ танилцаа, тэр чинь зөвлөгөө өгдөг ч юм уу, эсвэл тэр талраа илүү мэдээлэл амьдралж орж ирдэг ч юм уу те. Одоо бас янз бүрийн тэр тал дээр сорилууд орж ирэх болно. Дээр нь чинь аягны залуу одоо аягных болохоор залуу хүн те. Их одоо өөрчн мэдрэмжийн тал дээр боломжууд гарч ирнэ. Ер нь өөрөө одоо юу гэдгийг амар тийм хүсэл дэврүүн амьдралыг бас бодтор харахгүй байж байгаа. За одоо нэг юм бас дэврүүн хүслээр бүх юмыг болгоё. Эчэндагаас одоо аяглахэр чинь зүрхсэл хайр биш шүү дээ. Илүү тийм одоо ажил төрөл тал дээр ч үгүй юм. Илүү тийм мөрөөдөлтгий, тэмүүлэлтгий. Тийм байх юм биш үү гэж энэ сар бол нэг талаас бууж байна. Гэтэл их сони юм байгаа. Чөтгөр өдөр гараад ирсэн. За юу гэсэн үг гэхээр чөтгөр одоо ойлгомжтой байна л да. Гол нь хардаа нүдэ хаачсан байгааз. Яг юу гэсэн үг гэвэл боддоор харахгүй байна. Ер нь жоохон тийм өмнөх алтаагаа нэг давтах гэдэг. Хоёрдугаарт одоо өөр төр чинь жоохон бас эрсдэлтэй үйл гэж болохгүй шүү. Хэд өөрөө чинь жоохон тийм одоо баг зэргийн азуудл ч юм уу эвгүй байдал жоохон дагч байгаа учраас ер нь үйлдэл жоохон хянаж бодож иж одоо 7 хэмжнийг явах гэдэг штэ. Тэрэн шиг ер нь би чинь яагаад байгаа вэ? Юу болоод байгаа вэ те? Бас яавал дээр хит одоо энэ үйлдэл шууд хийгээ болох уу?
шууд энэ залууг үнсээд авбал ер нь зүгээр үү? Эсвэл энэ хүүхнийг ялгадаад авбал яах вэ гэдгээ бодоорой гэдэг шиг одоо өнгөрсөн алдаагаа давтах гээд байна. Ер нь юунээр алдчих байгаа юм чи гэдэг маш сайн бодож баймаар байна. Заа юу. Нөгөө талаас чөтгөрч юм байт юм аа. Яг амьдралтайгаа энэ сар нүүр тул гэж байна. Яг юу болоод байгаа юм? Одоо тийм нойтон зүйлэн өслөрөө сэрүүн зүйлүүд байна уу те? Одоо эсвэл би яг тийм одоо юу гэдэг би ингээл өөрийгөө харж штэ. Нэг талаас амар тийм Чингисийн одоо өрлөжиний хаан Баатар гэдэг чим сууллаг явж байгаа. Би ингээл бизнесийг халаад байна гэлтэй. Одоо манай борлуулалт одоо хэдэн сая маяг болдог ч юм уу гэл. Тэгэл амар явж чим эсвэл би амар тийм гоё ингээд модельээр явж яаж нэг нэгэд гэж бодож байгаа боловч яг үнэндээ яг юу болоод байна? Би яг оройгоор ингээд одоо тийм алдагдлалд ороод байна. Эсвэл би ингээд хий хоосон яваад байна үү те? Тэрийгээ жоохон харахгүй мүү? Энд чинь бас өөрөөс энэ чинь чөтгөрч үний сүүдэр штэ. Яг энэ чинь сүүдэр чи юу гэдгийг яг үнэн байдаг. Нуугдсан байдаг. Яг тэрийгээ ер нь энэ сар хараад дүгнээд бас тэрнээсээ жоохон тийм салахгүй мүү гэдэг зүйлийг бол энэ сар бас танаас ингээд асууж байна. Одоо хартаа аягны бол чөтгөрлөө харцсан байна штэ. Нэгэсэндээ нэг таны жоохон алдаа та өөрөө жоохон тийм бит дэврүүн юм тийм байгаа тэр нэг одоо юу гэдгүүлээ нэг хүүхдүүч нэг юм алгадууллаа бас нэг хөөрдөг штэ. Амар хөөрөөл ирээ чанаж байгаа юм ивч буснуулж байгаа. Тэгэл нэг ээж нэг босоод хорж босоод тэгэл гурав бүксэн дээр нь алгадлаа. Тэгэл хүүхд бол ингээл нэг мангар тайван суулга хөдөлмөр нь хичээлэн сайжраал одоо мангар тийм томд болцдог штэ. Яг тийм алгадуулчих гээд байна. Гэтэ алгадуулах хэрэггүй зү. Ер нь энэ сар жоохон нэг бодолтой байгаа гэж байгаа шүү. Гэтэ энэ юу шүү? Сарын ихээр болон одоо юу гэдгийг дундуур тийм болно шүү. Ер нь жоохон тийм сорилын юмуд гарч ирэх гэсэн үг. Тэгтээ тэрийг даваа гарчихад бол аюу таа. Яагаад гэвэл нар үзэр гарчих жоохгүй юу? За нар үзэр юу гэсэн үг юм? Одоо юу штэ? Алтан нарны 9 гаригийг 8 гаригийг одоо нар өөрийн гэрлэр хэвэж штэ. Өөрөө чинь одоо нэг юм сайн байсан алтаагаа нөхцөлд бол айгүй сайхан ивээгээд аз буяншаа хайрлаад сарын сүүлэрч гэх юм эсвэл огцом гинтийн тийм бэлэг аз сайхан тохиогоод боломжийг сайхан тохиогоо тийм зүйл гарч ирэх болно. Аюутай юм өөрч нэг тэмүүлж байна. Бас нэг юм албуучгүй байдлаас ер нь жоохон явуулах юм биш байна гэдэг зүйл энд ингээд гарч иж байгаа байхгүй юу? Бити бусад хүмүүс ч юу гэж болгох бол эсвэл бусад яах вэ гэж нэг тийм бити их юм бод өөрөөрөө зүгээр айтайхан бай. Тэгтээ өөрөө айтайхан байх өөрийгөө жоохон хяналттай айтайхан байх шүү. Яагаад вэ гэвэл зарим тохиолдолд та бас хүмүүсийг хараад өөрийнхөө хийж байгаа зүйлсээ жоохон одоо яаж тийм бэ? Гутааж идэх юм байна. Одоо юу гэдэг нь Америк үг байдаг штэ. Бусдын зүйлийг илүү ногоон байна гэд. Адилхан л ном ногоон зүйлэг штэ. Гэтэл бусдын илүү гоё ногоон тийм гой харагдаад байна гэдэг шиг. Та яг өөрийнхөө төлөв зүү юуж байгаа боловч одоо бас давуу одоо болж байгаа ч юм байгаа болохгүй ч юм байгаа. Гэтэл хүмүүсийг та хараад жоохон одоо тэрл тийм энэ юм байна гэдэг тийм одоо өөрийнхөө хийж байгаа зүйлсээ энэ сар жоохон унтраадаг ч юм уу те. Ийм байхгүй юу? Энэ сар ер нь тийм манифест сайтай сар болно. Чөтгөр нар аль нэг гэсэндээ хүний сайн муу аль хүслийг төрүүлдэг. Хүсэл төрүүлнэ гэхээр хэрвээ та аюу айтайхан тийм манифестыг тодруулалт одоо тааруулаад муу юм хүсэхгүй сайн муу тэмүүлээ явбал аюу айтайхан тэр чинь биелээ сайхан явчихна. Хүн амьтны ер нь тийм муулмар сатчих юм яагаад бол бас фейлдэх юм байна гэсэн үг байхгүй юу? Яг тийм учраас одоо юу гэдгийг яг өөрийнхөө сайхан тэр төвлөрөөд явчихад бол маш сайхан сар байх болно гэж энэ тал дээр энэ сар одоо хар үзүүдээр буусан байна. За харин одоо гаргалгааны болон нарившсан хөдөлгөөг одоо яагаад ингэж байгаа? Яг яах гээд байгаа гэдэг үргээ одоо харцгаая. За эхнийх нь 2 сава. За яг гарч иж ин да ингээд мэдрэмж гоё аягны бол юу шүү. Одоо аль нь би бүрээ хаачихсан байгаа биз. Энэ нь юу гэж ярьж байна. Их сайхан юм хий болгоё, бүтээ, дагавар өөрийгөө сайхан мэдрэмж байгаа атал төрөв талга.
яг яах вэ гэсэн тийм нэг сайхан тийм дэврүүн хүсэл байна. Яг бодит баримжаа одоо хэдэн цаас орохын те хэдэн өдрийн ажил болох юм эсвэл яг хаашаа яагаад нарийн ширэн юм алга байна. 2 сав бол тэр чинь тусалдгийг. Одоо хардаа үнэг бол аюу тийм төвлөрсөн холыг харсан нүдээр юм харж штэ. Энэ одоо энэ намайг балчгийг яаж давж болох вэ? Одоо шууд ингээл дайрч ороод өөрийгөө бас шавар шавхатай хутгалдаал заваарчихгүй байхгүй юу? Яг тэрнтэй адилхан та бас амьдралаа бодох хэрэгтэй. Энэ сар би яг яах вэ ийх вэ? Одоо түрүүчний манифест гэж ярьсан штэ. Яг тэрнтэй адилхан миний амьдралаас юу болоод байна? Би одоо яг яавал энэ 5 сарыг их сайхан төлөвлөд авъя. Энэ 5 сард их сайхан гоё болох юм байна. Мэдээж эрсдлүүдээс ингэж магадaltaй эрсдэл байгаа учраас эндээс нь жоохон болгоомжлъя. Тэгэд энийг хийгээд явчих. Яг ийм зүйлийг одоо ер нь их сайхан болох юм шиг байна гэд төлөвлөө явчихад бол таны бүх юм аягүй сайхан дан ингээд бүтээд явчих юм байна гэж нэг талаас ингээд гарч иж байна. За нөгөө талаас 10 сэлэм. Яа. Одоо хардаа нэг хэрэг хөрхийд л 10 сэлмээр дүрцсэн ба штт. Яг тэрнтэй адилхан одоо ерөнхийдөө өөрийгөө үнэлэх үнэлэмж, мэдрэмж одоо бас хүмүүстэй яадаг ч юм уу жоохон тийм унах гэж ер нь жоохон унаа яг үннийг нөгөөлөх хэрэг. Угаасаа хавар болчихно гэдэг. Хүн амьтны жоохон мэдрэмж одоо юу яж байгаа. Амар тийм савлгаатай байгаа. Яг тэрнтэй адилхан таныг нэгсэндээ жоохон амьдралын туршид чинь юм жоохон сорих юм байна. Мэдрэмжийн тал дээр чинь жоохон ингээд унах гэж үзэх юм байна. Ер нь жоохон юм бүтэхгүй талаас нь танд их тийм мэдрүүлэхээс гадна жижиг сажиг фейлүүд л угаасаа болох юм байна. Гэхдээ энэ бол их тийм буруу биш шүү дээ. Одоо чинь хүн юу гэдэг үстэй гар хөлөө янз юм зөгтөл үстэй. Тэгчээл хүүр айлаа гэж хэлээл тэгэл чинь болчдөг шүү дээ. Яг тэрнтэй адилхан таны амьдрал ч гэсэн бас жижиг сажиг юм болно. Та тэрэн дээр хит өндөр ач холбогдол өгөөд өгчихвөл одоо нөгөө нэг тэр манифест хийж гоё юм байхгүй болчих шүү. Энийг нэгснөө чөтгөр хийхэд байхгүй юу? Өнгөрсөн алдаагаа давтах гэдэг чинь өнгөрсөн аюу айтайхан тийм гоё сүмд зөөлөж ирсэн юм чинь нэг жижиг юмс бол фактлангууд нөөхөн долиог шууд ширээд нэрхээ бүгдийг саваачдаг. Энэ болохгүй зү. Ч одоо хийж байгаа хүн болохгүй шүү дээ. Яг тийм үйл давтагдах гэдэг шүү гэдэг зүйл одоо энэ чинь гарч иж байна. Тэгэхээр анхаараарай. За 3 дахь нь шийдтэн. За юу штэ. Одоо тэгэхээр нөө юу штэ. Нэг хэрээн дээр одоо үүрэнд нь 5-4 хэлмэт байна штэ. Яг тэрнтэй адилхан таны амьдралд одоо энд бас нэгдүгээр сурах юм их байна. Одоо юу гэдгийг өөрийгөө сайхнаар харах. Ялангуяа энэ сард бол одоо алтаагаа давтахгүй байх, манифестийг зөв хийж сурах, бүх юмнэр аюу сайхан төвлөрөөд ажиллах те. Яг бодитоор хамгийн маань хараад явах гэх. Энэ сард их юмыг аюу сайхан сураад явхаар танд одоо бонус буюу зөв одоо цагуусуудаас чинь тийм айтайхан зүүн сүнгийн мэдээнүүд одоо ирээдүйс ирсэн мэдээнүүд бас азуу сайхан тохиог болно. Тэрнийг одоо та яаж өөртөө дуудах вэ? Тэр талаар та суралцах болно гэсэн үг. Тийм зүйл төр таны бас аюу сайхан юмд орж ирэх болно. Дээр нь ингэдэггүй юу? Энэ хэдийг ингээ ерхийгээр нь харахаар яваад одоо 10 сэлэн бол одоо ингээ өглөө төрөхгүй юу? Нэг амьдралын хаалга дуусчих гэсэн үг. Тэгвэл нөгөө амьдралын хаалга эхлэнэ гэдэг нь амьдрал одоо цоо шинээр эхлэх боломжтой гэсэн үг. Яаж эхлэх вэ гэхээр нэг жижиг сажиг зүйлсүүд дээр ингээд дуусчихад бол том зүйлсээ сайхан амьдрал эхэлдэг байхгүй юу? Энийгс нь таны сарын дундуур байна уу? Сарын 10 маран хүртэл одоо нэг амьдралын цикл дуусаад дараачийн арай айтайхан тийм тогтвортой мэдрэмжийн азсгалтай илүү гоё тэмцэл орж ирэх юм байна гэдэг зүйл ингээд гарч иж байна. За харин одоо юу вэ? Oracle-оос юу зөвлөсөн байна? Харцгаая. За яг гоё ярьж болсон байна. Эхнийх нь одоо энерги идэгрэл одоо өөрийнхөө энергийг, өөрийнхөө одоо мэдрэмж, өөрийнхөө зүүн совин те бүгдийг жоохон эдгэж, ангааж бас амраах хэрэгтэй байна.
хит нөө тийм хөөрүү хит сэтгэл хөдлөж байгаа өндөртэй хүмүүс хэцүү байт юм аа. Тэр нь тэгээд өөрийн мэдлэг амар имзэг яаж ч их хурдан гэмтдэг. Амар огцом шокнд ордог ч юм уу те юм болоход байдаг учраас ер нь өөрөөрөө юм жоохон анхаарад бодолтой болгоомжтой байгаа. Би ч бас юун дээр ингэвлээ. Би бас өөрийгөө доктортай байх хэвээр бас ухаантай байх хэвээр хэд тус ийм огцом савлгатай байж болохгүй бас өнгөрсөн алтайгаа давтчихлахгүй гэдгийг ойлгож сураад явсан дээр нөгөө талаас бас өөрийгөө эрүүлээ жижиг зүйлсээр одоо баярлаж сурмаар байна. За яа. За хоёр дахь нь хүүхдүүд. За хажуугаар нь өөртөө байгаа зүйлсээ хүмүүс жоохон тийм заад сургаад зөвлөгөө өгөөд одоо нэг тийм сайхан ахын сайхан сургаалыг эсвэл эхчийн сайхан сургаалыг хүмүүст айлтж явах хэрэгтэй байна. Нэгс нь хүмүүс тусал зөвлөгөөг айхтраатай гэдэг чинь за энэ болгож тусдаггүй шүү гэсэн юм байхгүй. Таны хийж байгаа үйл болгож буян болоод одоо дараа чи амьдралын ингээд хэцүү юмыг засаа явд юм аа. Тийм болохоор бити одоо тийм ер нь буян хийж болох бүх юм шууд юм бодохгүйгээр за ингээд тусалчи барьчи гэдэл явчих заа юу. За энэ сар юу хийж болохгүй вэ? Юунд анхаарах хэвтэй. За 12 буюу эхнийх нь одоо тойл. За энэ чинь ийм байхгүй юу? Хит өөрийнхөө сөрөг тал дээр төвлөрч болохгүй. Одоо хардаа. Одоо эмэгтэй бол уг нэг сайхан гуайлыг хэвээр хамар өндөр хамартай гоё урлал хүүхэн баг шиг байна. Үгүй юу уустай. Өөрийгөө тэгээд харцдаггүй шүү дээ. Би талент харцдаггүй би өстэй гэл. Юу гэсэн үг гэвэл одоо юу яагаад байхгүй юу гэдүүлээ. Өөр дээр тэндээ сөрөг мэдээлэл өгөө сөрөг хандлаад байна. Энэ болохгүй. Нэг хоёрдугаарт цаана нэг юм бас за унтж байгаа л биш байх. Тэгтээ тийм мяарц хүн байна штэ. Яг тэрнтэй адилхан зарим тохиолдолд өөрийгөө тийм буруудахтай юм байгаад буруудах болохгүй шүү. Амьдрал одоо хэрэгцээтэй үйлдэл хийсэн тэгэл болоо. Заавал одоо тийм би тухайдтай ингэчих байсан, тэгчих байсан. Би одоо ингэшлээ тэгшлээ тийм байхгүй. Зүгээр сайхан явнаа. Одоо заавал одоо чинь хүн алдаанаас суралцж явах хэрэгтэй болохоос биш алдаан дээр дөрөөлөж амьдрах гэсэн үг байхгүй. Тэрээс ойлгоо шүү. Нэг хоёрдугаарт залтай дараа нь удаас болгоомжлно. Ерөнхийдөө жоохон хүмүүс өржнө одоо юу явах гэдэг юм байна. Заримт бол хөрхөө малчих гэдэг юм. Тийм нөхцөс болж одоо юу гэдгийг өөртөө хүний алдаа давтдаг ч юм уу эсвэл хүний түүхэр хийж байгаагаа өөрөө одоо үүгээр дуудна гэдэг ч юм уу. Тийм бити байгаарай. Хүнийг танд сураарай. Хүмүүс чи яаж нэг юм гэдгийг сайн бодож байгаарай. Заавал одоо чинь амьдрал дээр ингээд хүмүүсийг энэ чинь алдчихээ суулцах гэсэн үг шүү дээ. Энэ чинь эхлээд өөрчлөлт харж иж бүх юм ойлгох хэрэгтэй байхгүй юу гэдгийг тань нэгэд хэлж байна. Тэгэхээр нэгэсэндээ бити одоо буруу зүйлсээр төвлөрөөрэй. За юу. За ингээд хоёр дахь өдөр маань дуслаа. Одоо хөтөл дэлгэцүүд таалагдсан бол лайк дараарай, шеэр, сабскрайб дараарай. Мөн донешн бол маш их баярлах боллоо. Аман гүлэний утган дээр юу хийх өсч чинь ямар хуу амьдрмаар те юу одоо мөрөөж тэмүүлж чинь тэрийгэ бичээ явуул тэр чинь төлөө сайхан залбирал өгөлтөөд сайхан манифест тэгээд ерөөл өрөх болно. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүсэн ярой дашрам дуртад хүн өөрийгөө хайрлаж чаддаг хүн өөрийгөө газардуулж чаддаг хүн хамгийн аз жаргалтай хамгийн тийм зөв хүн гэж юм байдаг шүү гэдгийг танд айгуу сайхан ойлгуулъя. Тэгээд за ингээд танд хамгийн сайхан хүсэн ярой одоо ингээд 3 дахь үзэрлөөгөө орцгоё. За 3 дахь үзэр маань сар үзэр байна. За хөзрийг ажиглавал одоо ийм далай дээр 2 чонны дүнтэй одоо сар маань ийм маяг цаг маягтай эсвэл тийм одоо дэлхийн хүмүүрцгийн хэлбэртэй маягтай байна шүү дээ. За сар бол ийм утгатай байдаг юм аа. Ерөнхийдөө энэ сар та зүүн совин болон хувь тавилангийнхаа жамаар явах болно. Айхтар бас нэг тийм сонголтуудыг бол өгөн. Гэхдээ одоо юу гэдгийг хувь тавилангаас өөрчн тийм сонголтууд бас янз бүрийн орж ирнэ. Энэ дээр бол ерөн зүүн совин болон логик одоо хараа хэд бас мэдрэмжэндээ автаж болохгүй шүү.
Тэгээд эхний байд ер нь нэг юм хүлээж төлөвлөж байгаад л огцом юм болдог ч юм уу. Эсвэл байлгаж байгаад нэг огцом 2 3 орж ирдэг ч юм уу. Тийм маягтай энэ сар ер нь нэг байх шинжтэй юм шиг байна гэж нэг талаас ингээ гарч иж байгаа юм аа. За нөгөө талаас сар гэдэг хөзөр бол бас айгүй дотор хүний хөзөрөхгүй юу? Чинь нар бол бүх юмыг ил гаргадаг бол сар бол хүний илүү тийм дотгошоо чиглүүлдэг. Ер нь яг хүний амьдралтай одоо чиний амьдралаа юу болоод байна? Юу болохгүй байна? Юун дээр анхаарах вэ? Даастахаар тийм энерги янз бүр чинь ер нь бас тийм айтайхан байна. Аз одоо хиймэрл ондоо ч бас хэр байна те. Тэрийгээ ер нь бол энэ сартаа сайн шалгаад одоо тэгээд гандан гархан гараад хиймэрл ондоо сэргээгээд уул уснаас гараад хамгийн гол нь юу шүү? Энэ сар ямарваа нэг юм айхтар тийм огцом ерөнхийдөө тийм яах шаардлага байхгүй. Одоо яг яарах юм гарвал гарна. Гэхдээ босод үед бол ингээд айхтар юм хий, бари, огцон мэлий, гэсэ гэх юм байхгүй. Угаасаа одоо тэр жоохон тийм хүлээлтийн байдалтай. Одоо яарад яах вэ хөгж байгаа юм шиг байлах гэдэг байхгүй тэнийг бол. Ийм болохоор заавал одоо гэдэг юм огцон өөрөм хий, ер нь нэг юм жоохон хөдөлгөөн дээр яарыг бари гэсэн юм байхгүй шүү. Өөр чинь хувь тавилангаас ингээд юм орж ирнэ. Тэрийг бол аюул сайн хийчих. Яг тэрээс тийм ард сорсон, өөрөө шинжсэн те. Өөрөөс ингээд энийг болгох гэсэн юм байхад бол тийм бити хийгээрэй гэж нэг талаас бол ингээд гарч ирж байгаамаа. За нөгөө талаас 2 сава. За одоо штэ ойлгомжтой. Нэг залуу ингээд 2 замын нэгийг сонгох гэж байна. За юу яана? Төлөвлөлтөө хийнэ. Гэхдээ төрөлсөн штэ нэг тийм яарах юм байхгүй гэдэг. Тэрнтэй адилхан ер нь энэ хугацаанд одоо за ажил бүтээх нь уралдаан байж гэхэд бол хүн өөрийгөө одоо яаж хөгжүүлэх үү те бас давхар яаж харилцаа холбоод одоо юу яах вэ дотгошоогоо одоо тийм гэр бүлтэйгээ яах вэ гэхэд бүх юм аюу сайхан төлөвлөө тийм юм хиймээр байна. Одоо нэг хаалга хаагддаг нөгөө алга нэгдэг гэж ярьдаг юм. Хэрвээ тэний ажил карьер яадаг тийм жоохон удаад уус тийм байхаар байгаа бол нөгөө талаас юм хумаа сураа дахиж ингээд төлөвлөнөгээ 100-ны хамгийн ажиллаж байгаа энэ сартаа төлөвлөдөг ч юм уу. Эсвэл 100 намар хийх байсан юм одоо отооноос ихэж бэлдэж төлөвлөж эхэлдэг ч юм уу те. Тэгээд бас гэр бүлийнхэн дотны найз нөхөдтэй илүү сайхан ач холбогдол цаг зав зарцуулаад ер нь нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгдэг байхаар тооцоод одоо хэрэв үнэхээр тийм жоохон удаад байгаа юм болохгүй байгаа бол өөр зүйлээр илүү төвлөрөө явахд бол илүү дээр байна гэж гарч ирж байна. Тэгэд өөрөөтөө бас хит одоо захирангуу, тушаангуу, дарамтлангуу байж болохгүй. Би ингээ юм ихгүй шүү дээ. Миний үеийнхэн алж чадж шүү дээ. Би яагаад байгаа юм бэ гэх. Тийм бодол бол яг үндэ ирэхгүй шүү. Хүн болгон өөрийн гэсэн явах замтай, хүн болгон өөрөөсөн алтан цагтай байгаа. Ийм нөхцөлд одоо нэг тийм жоохон тайван суух тийм төлөвлөх үедэр заавал өөрийгөө тийм хийх ёстойгээ чангалаад хүчлээ эсвэл өөрөөтөө дурхтаа ч юм уу тийм байх хэрэггүй. Бүх юм зүгээр байгаа заа юу. Бүх юм бурхны алтан цагаараа явж байгаа. Харин хамгийн зааварсан юм гэвэл тэгээд зөрүүн байж хийсэн юм яг үүнд бүтгэн шүү. Бурхан багш ч юм уу дээрээс ингээд амьдлал хувьд одоо дээрээс харж байгаа. Яасан хөрх юм. За наа чинь бүтэхгүй яг үүдэд одоо сэтгэлэн сайхан юм даа гэж сууж штэ. Тийм учраас хэрэггүй. Зүгээр сайхан зүүн сонгоос сонсоод тайван хамгийн юм төлөвлөөд бясалгаад хайрлах юм хайрлаа заа юу. Тэгээд яг хамгийн гол нь төвлөрөх юмдаа төвлөрөөд амьдрал удаан гэж авал удаан, хурдан гэвэл хурдан гэж явжээ. Заавал хоногийн 24 цагийн бүх үед нь тийм хурдтай дайраал ингээл байж болохгүй шүү дээ. Дээр нь энэ таны ер нь бас тэрийн детальны юмд аягүй сайн анхаарч гэсэн бас нэг төрлийн одоо үг болж байгаа шүү. За тэгмүүд 3 дахь нь. За зоосны хүлэг баатар. За их сайхан ногоон тийм ой орчинд нэгэн одоо хүлэг баатар батастай алт гэж штэ. Алтан гоёдуулгатай, алтан бамбайтай, алтан жадтай те. Морь зүүн хүртэл нэг тийм ногоон алтлаг тийм торгон хайтай яа штэ ийм баяжлал алахгүй. За морь зүүнх яах вэ? Одоо юу гэдэг шүү. Юма
төлөвл гэхдээ айгүй удаан сайхан хий. Ялангуяа санхүү тал дээрээ айгүй сайхан төлөвлөөд бүр айгүй тийм дистараагаар нарийн шиг детальныхаар хамгийн төлөвлөл. Ер нь амьдралдаа ямар нэг хийхдээ айгүй тийм нарийн шиг детальны байдлаар айхтар яахгүйгээр ер нь энэ сар хийгээрээ. Энэ сар харилцаач вэ, ажилч вэ, бусдад харилцах юм дээр ч вэ тийм байгаараа гэж одоо тайван бүх юм ихтэй нарийн шиг юм хийж гарч ирж байна. Тэгээд юу яа? Аюудаг үлээ. Хүмүүстэй сайн ярилцсан. Хүмүүсээ сайн ойлголцсон. Хойно туулаа яваад одоо энэ бас давхрын ногоо орчинд чинь олон төрлийн газар, олон төрлийн хүмүүсээс юм яриад олон зүгээс нь өөрийн амьдрал болон бусдын амьдралыг хараад ер нь шийдвэр гаргахад бол энэ сар маш үр дүнтэй. Угаасаа ер нь тийм аяар чиглүүлж байна. Тэгэхгүй бол чинь та жаахан тийм энэ үзэл сонгосон хүнтэй жоохон яаруу, давчуу эсвэл одоо өөрийгөө жоохон юм аливаа шахаж тийм сайн байх хэрэгтэй, хичээх хэрэгтэй. Одоо би л ингэхүү бол Монгол орны нуртлан бодлоо ч юм уу. Тийм маягаар жоохон байх гээд байна. Болохгүй. Зүгээр өөрийгөө айтайхан сайхан сулж би хаагаад ингэ суллаа те. Байнга чинь тийм хүн амтан одоо юу гэдгийг босоо чангой гэж хэцүү шттэ. Яг тэрнтэй адилхан таачсан бас булчинч ингээ хэцүү байгаа. Энэ сар бол тэрэн чинь жоохон тийм чөлөөлөх маягийн хагас амралт юм. Гэтэ хагас мэдэж юм хийгээд ажил хийгээ явна. Гэтэ ерөнхийдөө бол энэ сар айхтар тийм одоо тэслэгээтэй, нүргэнтэй юм болох нэг айггүй. Нөгөө талаас одоо ингэж байгаа маа. Амьдралаа та том зургаар хараа. Яг тийм салхи шиг тийм докторгүй байх уу? Эсвэл яг доктортой нэг сайхан хурдаар айгүй өсөл докторч одоо тогтмжтой зогсолтгүй өсдөг явах уу? Тэгэхэд өөрийнхөө амьдралаа бас чиглүүлэх ёстой шүү. Таны одоогийн байгаа нөхцөлд бол хэд тийм драматик амар тийм одоо юу гэдгийг нэг өдөр босоод Монголоор хөгжлөө гээл нэг өдөр хиттэн дардлаас Монголоо аврын орж юм нэг тийм маягаар огцом төс тасгийг явахгүй баг багаар хамаг юм хийж явна. Ялангуяа харилцаач гэсэн бас баг багаар тэгж явна. Дээр нь амьдралыг том зургаар энэ сар хараад төлөвлөхөд их зүв байна. Зүүн сонгоо дагахад их зүв байна. Харилцаа хүнтэй үүсгэхэд бас их зөв сар шүү гэж энд одоо сарын тааруу зэрэг гэж бууж байна. За харин одоо гаргалгааны наривчснууд юу гэж гарсан байна? Харцгаая. За тэр яг гарч иж байгаа юм. За эхнийх нь 7 аяга. За одоо энэ хэрмэндээ одоо тэгэл модонд энэ бүх юм биш гал байна, ус байна, гэрэл байна, сувд байна, могоо байна те. Нэгэсэндээ танд одоо хүсдэг зүйл, боддог зүйл, мэддэг зүйл зөндөө байна. Гэтэл эндээс яг тийм бодтой биелхүүцэн бас хит байна те. Яг хувь тавилангаас энийг хүрээрээ гэсэн зүйлс нь бас хит байна. Энийг нэгсэндээ та харж төлөвлөхгүй юм уу? Яг тийм бодтой юм хийхгүй юм уу энэ сард? Ялангуяа харилцаа холбоо дээрээ одоо чадахгүй байж шүдгүү байж тийм даахгүй болоо хороо гэдэг чтэй. Тэрэн шиг бас одоо чадахгүй байж олон юм зэрэг дамжуулах байгаа юм биш үстэй. Хит одоо олон юм руу зэрэггүйгээд дараа нь тэгээд амчгүй амарчгүй юм болчихгүй гэсэндээ таны бас жоохон тийм одоо яг практикал юм таны аюу тийм чиглүүлж байгаа нэг энэ сарын авд. Тэгэхээр бити одоо юу гэдгийг юм бүтэхгүй бас энэ боллоо хатлаа энийг юу хийж хөөсөн гэдэг тийм ямарваа нэгэн хаалга хаагдад бити тэрнээс харамсаарай. Яг гэвэл угаасаа хувь тавилангаас таныг ингэж хаах хэрэгтэй байсан юм аа миний бороо зөв орчихоо гэж тавьж байгаа байхгүй юу. Энэ нь одоо өөрийгөө буруутгадаг ч юм уу, хүнийг буруутгадаг ч юм уу, хүнээс өш гонцон сандаг ч юм уу те. Одоо эхнэрийн үрхийн бас нэг тийм драмаар юм болохгүй гэж байгаа шүү заяа. За тэгээд дээр нь ийм байна. Энэ сар ер нь жоохон тийм хобби, сонирхол одоо өөрөө те ямар үе тийм 9 хүслэн бүрдсэн ад жаргалтай сайн байдаг байна. Тэрэн дээрээ дахиж нэг бодоод тэгээ өөрөө тийм дахиж энэ burnout, стресс, депрессээс гарах тал дээр илүү сайн төвлөрөх юм байна гэж хэлж байна. Бас төвлөрвөл илүү сайн мэн гэж хэлж байна. Ер нь хувь тавилангаас бүх юм жоохон удаашруулж хагаад за жоох төрд сууж. За энийг сайхан уучих, энийг идчих. Тэнд нэг бильярд жоохон зогчих те. Жоохон каракуро сайхан дуулчих.
нэг өсөндөө хит их ажлын мал болдог ч юм уу, хит их юм санаа зовоод заавал тийм ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй гэдэг юм руу байгаа яах вэ? Төр зүрж байгаа завсарлал гэдэг зүйл танд бол энэ сар их гарч ирэх юм байна. За тэгээд хамгийн гол нь бүх юм эерэг өөдрөг байх нь энэ сарын хамгийн чухал зүйл шүү. За дараачих нь тэнэг. За ойлгомжтой их тийм саяхан төрсөн тийм янзаг ба штэ. Бугын. Тэгээд хөрхөө нэг юм харанхуй байд аюултай юу мэдэхгүй газар одоо юу юм штэ. Эрвэхэд тоглож штэ. Энд чинь чамж байгаа, нохойж байгаа, хаач байгаа гэдэг шиг байхгүй юу? Юу гэсэн үг гэвэл одоо таны амьдралын нэгэн шинэ хуудас шинээр эхэлж байна. Одоо энэ тэнийг гэдэг бол та нар хамгийн ихний үзэр байхгүй юу? Одоо жоохон өөртөө амьдралаа жоохон стрессээ төрөнд дурсантай адилхан стрессээ жоохон тайвшруул, жоохон бүх юм эргээр хар. Одоо бүх юм тийм амар чангаар ингээд зүйл боддог ч юм уу тийм хүнэрцэж аваад хэрэггүй. Юу гэвэл бас давхар суралцах юм зөндөө байна. Өөрийгөө дахир шинжлэх, шинээр ойлгох, бас имийг охимсорлох тийм зөндөө байна. Одоо чи юу штэ? Хүн ингээд хүн өөрийгөө мэддэг байхгүй юу? Тийм мэдээд эхлэхээр хүн өөрийгөө тийм юу ч хөө мэддгүйтэй ойлгох эхэлдэг. Тэгэхэд бол хүмүүс жоохон тийм сэтгэл дээр унах одоо нэг өстэй өөр юм би юу ч чадах матгүй байхгүй юу? Гэтэл тэрний орон зүгээр л чадаа сурж ийн, харин бинж, би бүр хөгжиж ийн, алж штэ гэдэг. Тийм өөдрөг байх хэрэгтэй шүү гэж ялангуяа энэ сард хэлж байна. Танд олон минь одоо энэ чин гаргалын хөсөр штэ. Яагаад танд олон ийм саналуудыг өгөөд байна, төрөлтийг гаргаад байна, ингэж амархад үзээд байна гэхээр таныг эндээс суралцаад, эндээс бас юм авах юм аваад, давхар юм төлөвлөөд яг энэ ойд аюулгүй байгаа янзах шиг тэг тийм аюул сайхан амар тайван дараа чи ингээд хэдэн жилийн чинь бас аюул тайхан байлгахын тулд эхний ээлжин тийм жоохон тайвшруулах, бас газар дуулах, бас одоо энэ стресс burnout хийсэн бас гаргах юм руу оруулж байгаа юм аа. Одоо юу гэдгийг шийдэмгий бус байгаа хүнийг зөөлөн хэрнээ шийдэмгий болгох одоо арга ухаан тэнийг суралцуулж байгаа юм байна. За тэгмүүд хамгийн сонирхолтой Зоосны Хөлөг Баатарын гаргалгааны наривчсан хөтөр нь чөтгөр. Одоо юу гэвэ? Дэнгийн ирвэх давхар одоо юу гэлээ? Одоо нэг хивс мэс иддэг тийм ирвэх байгаас тэ. Тэгээ энэ ойд хоёр үнийг хүлцэн маягтай байна штэ. Өнгөрсөнд гаргасан алдаагаа давхар суралцсан одоо тавтмааргүй байна. Тэрнээсээ сайн суралцмаар байна. Давхар одоо өөрийн сөрөг одоо тийм бүх юмтай жоо нүүр энэ сар ер нь жоо нүүр тулмаар байна. Одоо юу нь болохгүй болоод ийм амар стресстэй уур уцаартай ч юм уу эсвэл юу нь болохгүй болоод тийм амар тийм дарк хэцүү эмо сэтгэлээр унаад тийм баг архинд очиход байгаа ч юм уу те юу болоод ингэж вэ гэдгээ жоохон мэдээд тэр тал дээр жоохон анхаарч ямар байна. Энэ дингэр энэ нэрийг хийж мангаар заваа штэ. Зөөр нэг хивс юм уу тийм зузаан шүүх бөмбөн дээр сууч цугаа идчихгүй. Тэнд өндгөө шахчихдаг. Тэгээд тэр өндг нь одоо ирвэхэ болохдоо юу яадаг? Энэ тэр хивс үс иддэг. Нэгэсэндээ танд нэг тийм балай үр байгаа учраас тэрнээс салах хэрэгтэй. Тэрийг та ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэгжиж за би ч юу удаад байгаа юм лээ. Энэ нэг л вэггүй байгаа даа. Энэ ингээд байна гэхэд юм хамгийн ойлгох хэрэгтэй юм а гэж нэг талаас ингээ гарч иж байгаа юм а. За дээр нь жоохон хиймэрл ундагаа сэргийх хармаар жоохон тийм бас одоо эвгүй тийм энерги бас байж болно шүү дээ. Тийм нэг сэргийлэх одоо буддист нь бол лам хараар явдаг ч юм уу бас нэг нам зам уншилдаг ч юм уу христийн ядгийн одоо сүм өмнөдөө ингээд хамгаалтын залбирлал хийдэг ч юм уу те эсвэл бөөмөр явдаг ч юм уу жоохон тийм энерги аврага жоохон цэвэрлэх ангаах хэрэгтэй байна шүү. Бас тодорхой хэмжээ жоохон сөрөг юм бол өөрчн бол байна гэвэл байна. Тэр чинь жоохон бас ангирч нөлөөлж байвал бас байгаа. Тэгээд хамгийн гол нь энэ чинь алдаа давтахгүй байх тал дээр таныг анхаарч ил гэсэн үг байхгүй юу? Ойлгож байна уу? За тэг эхнээс нь дүгнээ үсгэхээр ер нь бол мэдрэмжэн дээр их сайхан гоё байя гэдэг төвлөрөх нь байна. Алдаан дээрээс ухаарах нь бол жоохон лам хараар явж болно. Тэгээд яг дараачийн их сайхан амьдралын төлөө суралцах нь нэ. За юу. За харин одоо энэ сар 5 сард одоо Oracle хөзөөс танд юу зөвлөсөн байна? Харцгаая. За ном. За ингэж
Суралцах хэрэгтэй байна. Сурах юм зөндөө байна. Юм зөндөө уншина. Давхар сууж доктортой сууж сурнаа. Нэг юм хийж байгаа за юмстэй их том ном байх эсвэл сонирхолтой юм байна, үүдэртэй юм байна те. Ингээд иж болохгүй. Бүх юм гараас гараад дуусан. Нэгсэндээ амьдрал таныг гараас гаргаж сураач. Давхар одоо өөрийгөө улам тийм сайжруулж гэдэг төвшнөөс тэнийг явуулдаг байгаа юм шүү. Тэрнээс их тийм энэ дайвын энэ сайн дэглий, ядаргаатай тийм жоохон одоо янаглыг гэсэн юм байхгүй шүү. За ёо. Тэрийг таахан ойлгоорой гэж одоо ингэ гарч ирж байна. За хоёр дахь нь суралц. Одоо хүмүүсээс асуу. Зөвл хит бас тийм өөрөөрөө зожигроо зүтгээ зөрүүдлээд байж болохгүй. Чи хүний л амьдрал болсон байна. Одоо нөө юу штэ. Бурхан багш гэсэн өөрөө гэсэн багшаал байгаа штэ. Хэрэгс ч гэсэн бурхан ингээ дээрээсээ ярддаг юмтай байгаа. Чингис хаан ч гэсэн бас нэг тийм одоо өөлөн хэмэхээс сурдаг байгаа штэ. Тэр шиг таа ч гэсэн бас нэг тийм өөрийгөө тийм одоо таа Чингис хааны жид хийх юм бэ гэнтэй. Тэр хүн багш багштай ингээ юм асуугаад байгаа таа бол зөв мэ юу штэ зүгээр л одоо суралц хэвээр байхгүй юу? Хүнээс асуух хэвээр. Заавал тийм бартам загаад байгаа байхгүй заа юу. Зүгээр ямарваа нэг өөр чинь асуудал гарлаа мэт юм боллоо бол хүнээс асуу, зөвл ярилц тэгжиж хамгийн үгүй ойлгох юм байна гэж одоо ингэж гарч ирж байна. Хамгийн гол нь тэрэндээ бити ич. Чинь нэмлэг байх чинь бас жоохон эвгүй штэ. Гэхдээ хүн чинь идэх хөшлөө явж байгаа штэ. Яг тэрнтэй адилхан сэтгэлгүйч гэсэн адилхан. Хүн мэдрэмж зүүн сонгоо одоо мэдрэмж логикоо хийдгээ явж байгаа. Тийм учраас зөв хүнээс зөв солоо сонсвол маш сайн. Тэрнээс нь тийм рандом таксины ах байд юм уу? Нэг юм архичин нагацах байд юм уу те? Одоо бүгд нүдэд төсөөлцгөө. Яалчгүй энийг сонсож хүн болгоод нэг тийм нагац юм уу, авгатан ч юм уу эсвэл нэг юм аавын найз гэдэг тийм нэг гайри чиндүү архич нэг юм байдаг та нэг юм. Яг тийм хүнээс л үг сонсоод юм явахгүй юу? Чухал хүнийг ол. Чухал хүнээсээ бүр нэг юм асуу заа юу. За харин энэ сард одоо юу болохгүй вэ? Одоо харцгаая. За эхнийх нь баавга. Бүх юм ингээ сайхан болно гэдэг бүх юмыг ингээ сувь тавилан найдаж болохгүй. Одоо юу гэдгийг төлөвлөлтүүд хийх өөрөөсөө гарах хийх гэсэн юм бол зөндөө өрхөө хийх ёстой шүү. Одоо юу тэрээс одоо тийм бурхан багш ингээл өглөө нэг сэрсэн жил ингээл тэмдэг дээр бүх төлөвлөгөө гарчихсан те. Эсвэл нэг ингээ хоод өдөө гардсан зүгээр урд чинь ингээл тийм машинтай хүүхэн зогсчих гэсэн юм байхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан яг өөрөөс чинь ингээ цагаа тулахад заавал хийх ёстой гэсэн зүйлсийг бол заавал хийх ёстой. За юу. Одоо энэ чинь инглээ тэглээ яалаа гэх юм байхгүй. Нөгөө талаас энэ чинь баавга бас удаан хавтаа. Одоо юу гэдгийг цагаа тулах үед маш хурдтай, маш шийдэмгий байх ёстой шүү. Тэрээс баавга шиг гэдэг тийм удаа дэвшилгээд чинь хичнээнээс гарч байгаа баавга штэ. Ямар л хэлэг байх вэ? Өссөн, нойргуул цамтан дэвшилж явж байгаа штэ. Та яг тийм биш байхгүй. Та маш сайн сэргэлэн юу болж яаж нэгээд шаардлага аюус тийм хурдан шуурхай шийдвэр гаргадаг бас шийдэмгэй байх хэрэгтэй шүү энэ сард. Нөгөө талаас одоо сумны боол буюу одоо болчмор та жижиг гар бишээ. Та бас нэг тийм хүнд орчинд бас байгаагүй. Яг ингээ харвал бас танд боломж зөндөө баа. Гэтэл та өөрийгөө их тийм өвлийн хөтөнд нэг жижигхэн нэг тийм хөөрхөн болчмор шиг өөрийгөө сэтгэхэд одоо 30 гарцсан байч гэ одоо тийм өөрийгөө тийм жоохон хөвгт хэцүүлэг яах вэ? Яг ээж аав нүдэнд хөрхөн юм байгаас манус л тэгэл миний нүдэнд бол тэгэл бас хөшин хөрх аз штэ. Тийм болохоор заавал өөрийгөө тийм харах өнцгтөө өөрийгөө мяалаад эсвэл би болохгүй байна, би унаад байна, би муу, би жоохон эсвэл тийм намайг эрхлүүлсэн гэдэг тийм өөрөөсөө тийм шалтгаан тоочморгүй шүү заа юу. Тийм байхад бол энэ сар аюу айтайхан байх нэ тэгээд. За ингээ 3 дахь өдөр манд дуслаа. Өдөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараарай, шеэр хийрэй, субскрайб дараарай. Аман донешны явуулаад маш их баярлах болно. Аман гүлээний утган дээр юу хийх хүсэж байна? Ямар хөө баймаар байна? Юуны төлөө тэмүүлж байна? Тэрийг сайхан бичээ явуул. Тэр чинь төлөө сайхан залбираад, өрөөлөргөө сайхан манифест хийж өгөх болно. Тэгээ та бүхэндээ хамгийн сансгныг хүссэн өрөө амьдрал одоо өөрөөс нэгэн цар байдгүй шүү. Би ч гэсэн бартам хүн. Би ч гэсэн хүнээс юм асуух дургуй. Гэхдээ үнэхээр шалтгаан нөхцөл бий бол тэгэл айгаа болоод гойдглээ. Тийм байхад зарим хүмүүс бол бартам зан нөхцөлөд та шаардлагагүй шүү гэдгийг эхлээд дуусгая. Тэгээд та бүхэндээ хамгийн сайн санах хүссэн өрөө миний бороо чадж байгаа шүү.